Сайн байцгаана уу? Хэро сууг. Өнөөдөр би та бүхэнд Монголын хамгийн аимшигтай гэгдэж байсан хонх киног тайлбарлах болно. Ихэнх кино маань нэгэн сургуулийн сурагчид хонхны баяраа тэмдэглэж байгаагаар үйл явдал маань эхэлнэ. Энэ бол манай гол дүрийн эмэгтэй Хулган. Хулгангийн 3 найз. Хулгангийн найз нь түнд чамд хайртай залууд санааг ширтэй байна гэд хэлэхэд бүгд инээлдэх болно. Харин энэ манай Хулгангийн хайртай залуу Санчир. Хулган Санчирыг хараад маш их баярлж байна. Энийг хараад манай хуланд хайртай эрхсэн маань жоохон сэтгэл гонсайгаад аргашаа хараад яваад өгнө. Улмаар үйл явдал маань хүүхдүүд автобусаар явж талбайд зураг хөргээд харуулж хонхны баярын болохоор баярлаж цэнгэж байгааг харуулнаа. Мэн хэд фракцаараа зугаалганд гарахаар төлөвлөсөн байсан ч багш нь хонхны баярын дараа шууд харихаар болсныг орших найзуудтай хэлнэ. Энэ мэдэнд Санчир маань нэлийн дургуй сонсоод хэдүүлээ фракцаараа зугаалганд гарья. Цайлханд гарья. Гэрийнхэндээ хутлаа хэлийгээд санаа найзуудтай хэлнэ. Улмаар өөрийнхөө араас гүйдэг өөртөө хайртай хуланд дуудана. Хулан маань Санчирт талтай юм болохоор зугаалганд авахыг эхэндээ эргэлзэж байсан ч шууд зөвшөөрчдөг. Ингээл манай киноны гол үйл явдал өрнөд байгаа юм да. Манай гол дүр бол холонд хайртай залуу эрхэс хөөх юм маань холонгийн төлөө бүхэмээ зориулахад бэлэн юм шиг харагдаад байсан да. Уг нь улмаар хулан найзуудтай хэлэтгэе гэрийнхнаасаа зөвшөөрөл авъя гэхийн яриаг нь сонссон эрхэс татвараа жаахан төгшөөртэй маньхүн улмаар манай хэд хоолнд орсны дараа Санчирын найз Түмээ энэ залууг бүгдээр Түмээгэд дуудцгаая. Түмээ маань машин олцоо одоо бензин тосыг хийж өгөхөд л асуудалгүй гэд хэлнэ. Энд нь Санчир бензин хусвал асуудалгүй гэд Баян айлын бандгар бацаан бол та. Улмаар манай хулангийн найзууд болон Санчирын найзууд нийлээд зугаалганд гарахаар тохирно. Эрхэс маань хөөрхийнд хонхны баярын бэлэг авсан холонд өөх мөчийг хөлөж байна. Хөөрхөн эрхэс маань энэ боломжийг хөлөөсээр байгаад энэхүү нэг боломж олдлоо. Бүгд зугаалганд явах гэж хахад холонг дуудаад ганцаарнг нь холонд өөрийнхөө чин сэтгэлээсээ бэлэг өгж байгааг хэлнэ. Холон эрхэс дургуй мөртлөө бэлгийг нь аваад ядаргаатай юм бэ гэж хэлсээр байгаад бэлгийг нь аваад Түмээгийн ахынхан машинд суугаал мань хэд аялалтаа хөдлөнө. Кино юм болохоор араас нь гүйгээл зам дээр гараал машины араас гүйгээл кино цааш. Монголын хамгийн аимшигтай кино гэгдэж байсан. Орчин үед бол дахиж хийгдэхэргүй болсон кино гэж кино шүүмжлэгчид ярьдаг юм байна лээ. Мань хич зам дээр хөгжилтөж бас л эрхэсэн маань Баян айлын хүүхэд болохоор бүх төлбөр тооцогдож байгаа юм байна. Хоорондоо элдвийн зарайлж нэг хошуурхсаар байгаа л киноны үйл явдал маань
цааш үргэлжлэнэ. Альмаа маань нэг л эвгүй суучин сургуулийг хараад дотор нь төгшөөртэй манай хэтч байрлах газартаа ирээд охтууд хөвгүүдээрээ тус тусдаа өрөөнд хойрлогдож орно. Охтууд тусдаа хөвгүүд тусдаа бас л зэрэгцээ. Буудлын муухай ашиг. Хөвгүүд хоорондоо яриа өрнүүлнэ. Энэ үед санчаар надад нэг бодсон бодол байгаа гээл охтуудаа л хэлнэ. Харин альмаа маань нэг л төгшөөртэй байна. Хуучин сургуулийг харснаа. Арайч болж гол эрэг дээр гал асааж бүгдээрээ дуу хууртайган сууна. Дуудуулаад 10 жилийн юмнуудаа ярилцаал, дурсамжуудаа ярилцаал. Манай баян айлын санчир маань аманда тамхи зуугастай бас санчирт дургүй айлмаа санчиртаа хэрэлдээл араас нь гүүгээл явна. Ингээл манай аим шиг үйл явдал эхэлж байгаа юм да. Альмаад хайртай санчрын нээз орших. Альмаад бас талтай араас нь гүүгээл явна. Альмаа маань хуучин сургуулийн цонхонд чулуу шидэ загсч байхад орших ирнэ. Энэ хоёр жаал ярилцаад буцаад явах гэтэл нэг нь эмэгтэй нь уулсан дуу сонсогдно. Адлаач түрүүн шууд чулуу шидэж байсан юм болохоор гэмтээ чих шиг боллоо. Дотор нь орж туслая гэж оршихт хэлнэ. Орших татгалзсан ч адлаа би ормоор байна гэсээр байтал орших адлаа хоёр сургуулийн дотор оров. Хуучин арай болсон цагт сургууль руу орж байдаг адлаач тэнэг шүүнээрээ харанхуй газараа адлаа орш хоёр маань алхасаар энэхүү кино маань 2019 онд нээлттэй хийж ирсэн. Монголын хамгийн аимшигтай кино гэж байсан кинонуудын нэг. Жихүүц төрөм аимшигтай харанхуй коридороор манай хоёр алхаж явсаар байгаад хоёр давхарт гарлаа. Орших чаях шинжаалгаа. Манай орших адлаа жоохон талтай юм боловч адлаа орших жоохон дургуухан талтай. Бүр явсаар хаал хоёр давхрын коридор мохрын өрөөнд мань хоёр яваад орлоо. Нэг л жих үзтөрм аимшигтай гэмээр. Гэнтхэн нард нэг эмэгтэй гарч ирсэн. Адлаа монолог болно. Эмэдэг орших найзуудаа гүйж ирээд дуулахад найзууд нь ч юу болж байгааг мэдэхгүй сандрангуйл. Холонгийн найз чи адлагын ганцаараа орхисон юм уу гэхэд би орхиог штий. Тэр алга болцсон штэ гэд хэлнэ. Олмоор ангийнх нь тусламж дуудыг ихэд санчаар бүхнийг ихлүүлсэн болохоор өөртөө хариуцлагагүй ингээд даагаад бүгдээр дотор ороод хайцгаая гинэ. Харанхуй газар бөөнөр ажичрээд явж агаад адлагийн алга болсон өрөө рүү хөдлөнө.
энэ ч мохор ёроо юм байна. Адилаа яг энд байсан юм уу гэхэд орших. Тийм ээ, энд яхахгүй байсан. Гараа явц юм байна да. Гэл бүгдээрээ явна. Нэмэдэж аим шиг кино юм болохоор хоёр хуваагдаж явахыг санчирман бас л санаачл. Инхүү хоёр хуваагдаж түмэдэ хоёр охин орших эрхэстэй хоёр охин явнаа. Түмээ орших жаргал руу нэг өрөөнд харанхуй газар ирнэ. Орших явж байгаад эргэж харахад адилаа бол та нэг юм гүнэ. Мэдээж гинэ юм болохоор орших жагаас нь хайлгүй гүгээл авчихна. Хөөх юмт маань адилаа л гээд утсан байлгүй. Нөгөө газарт нь явж очиход бас л хоёр давхарт. Хинч байхгүй. Түмээ жаргал хоёрч юу болсныг гайхна. Яасан бэ гэхэд орших энэ цаа ядлаа байсан юм аа, гүйс юм аа гэж хэлнэ. Байхгүй бол хурдан буугаад ирээ. Бидэн дээр хүрээд ирээ гэхэд орших мэдээж хөдлөх гэж байхад араас нэг юм. Атлаа. Зүгүрөө. Ингээл орших. Бурхны орон руу заларч явна да. Иймэрхүү зөрүүл манаагаар учшилж санчиртай отгоо хэрэлцээл хоорондоо их тарамж муутай. Хормар санчир гэрэл тасахад нүдэнд хоочин сургуулийн фармс аимшигтай. Яг зүрхээр явах гэж байхад мэн хөө отгоо байж таарна. Олмаар айж сандарсан эрх санчир маань эндээс хорчхон гуруула хөдлөе явцгаая. Мэн өөрөө коридороор алхаж байхад отгоогийн араас нэг хүн хөрнэ. Тайж сандарсандаа миний ард хүн байна уу гэд санчир холон хоёроос цоохот мэн хоёр хинч байхгүй даа гэв. Араас нэг юм татсаар санчир маанч ир хүн юм болохоор гараас нь татаж авч үлдчих чадна. Хөөх ятхагийн хөлн зүсгдээд хэн зүссэн юугаар зүссэн мэддэхгүй. Мэн хоёр чодхойг төсч яваад нэгэн газар хараад цоохот мэдгүй би харж чадсангүй. Жихон цэцэг сая утгаа удахгүй зүгээр болсноо. Яасан бэ? Нөгөө өснөс маанч тутуугаа хүцээгээд отгоогч минь адилаа явлаа. Сандарч үдэлсэн санчир холон хоёр отгоо юу болсныг гайхаж
отгоо өгсөн гэж бодно. Отгоохоо энэ цааш цогтож явна. Энэ хүснс яагаад сурагч хүүхдүүдийн агнаад байгаа юм бол мангууч төрж гүйсээр айж чирчээр байгаад нэг нэгнээ олно. Отгоо яасан ирэх отгоо яасан гэж асуув. Отгоо өгсөн гэд хэлээл. Бүгдээрээ энэ сургуулаас энэ барилгаас гарыг гарч ирчээл тусламж дуудаг гэхэд мөн л санчир байлаа. Энд нь нуурлсан түмээ санчрыг замбарч авах хойгоор цанхаар нь сүнс хотлоо адлаа болж жүжиглээд дуудана. Инхүү холон маань өөрийнхөө хайртай залууг ирэхэст локейшн явуулснаар ирэхс маань гарахуугүй бодож хахад мэн дээр буцаа сургуулаар ажиллаг авахаар мэн дээр ажиллаг хагаад явж хахад нэг шат руу нэг давхар руу буух гэж хахад ирэхсэн хонхны тэмдэг харагдана. Хонхны тэмдгийг барьж үзээд түмээ хонхны тэмдгийг барихад дээрээс нь цус орсон. Айц шокрсон. Мэн дээр үдээш харахад мэн ирэхс элхэдийн морхны орон заларсан. Даашаа таваа. Мэн дөрөч айц сандарсан да. Буцаалгүй. Гүйж сараал нэгэн коридор арайлах гэж хахад урдаасан пан адиа гарч ирнэ. Адиаг амьд юм байх таа гэж бодсон чинь газар руу өнхрөөд унчна. Орлоо гарч ирэхэд манай дэрүү гэнт яагаад ч юм хөдөлгөөнгүй болж загсан. Модель хөдөлгөөн ирчихсэн. Манай дэрүү ч нам гацсан. Сүнс алийг наах вэ гэл нэг дэгээр нь сонгож явсаар байгаад санчрын найз санчрын найз түмэг энэ удаа байгаа болгоно. Бүгд л нэг л хөдөлгөөнгүй. Нүдэл хөдөлгөөн. Сүнсийг харж байгаа ч үгүй ч байгаа ч. Түмэгийн сүнсийг өөрийнхөө сүнстэй нэгтгэснээр манайгаар ухаан нууж бие хөдлөх тэнхэлтэй болно. Сорсоор ямар ч удаан сорд юмт. Олмаар манай түмээс сүнсээс оруулсан түмээ маань газар дөнхрөөд унахад мангууч хаяа зүгтэн. Мангуур зүгтж яхад жаргалыг араас. Нөгөө сүнс маань татаалал бол. Үнэн хонх авсан хүнд өвчр байгаа юм шүү манайхаа. Манай хоёр цуцаар байгаа л нэг нь мохрын өрөөнд орж ирээд санчир маань цонхын хагалаад цонхын хагалахгүй хонгоолгоод өөр гарц байхгүй
өсөрч буцаая. Холомч би эндээс хандраас өсөрч чадахгүй. Зөвхөн арга байхгүй. Би чадахгүй. Өсрөхгүй бол гэл манай гол дүрийн санчир маань хоёр давхрын барилгаас өсрөөл газарт бовчно. Холон бас чинааш хүрээдрээ өсрөө чи чадна гэхэд би чадахгүй. Чадна гэхэд араас нь сүнсэрж байгааг мэдэрсэн. Хоолоо мэдээж өсрөхийг оролдоно. Өсөрч чадахгүй барал яг л унах гэл байхад санчрыг туслаарай гэхэд санчрын нүдэнд нөгөө сүнс бас л хараад санчар маань айгаал цаашаага зүхтаал. Яг л унлаа да гэж байхад нөгөө манай хуланд хайртай залуу маань Баатар ханхуугийн дүрээр цагаан моринсон ханхуугийн дүрээр гарч ирнэ. Ирэхс маань холонг татж аваад одоо бүх юм зүгээр болсон аюулгүй гэхэд ходно чи биднийг яаж ороод ирвэ ингээд бас л маяглаас та одоо бүх юм зүгээр одоо хоёулаа эндээс ортой явцгаая гэдэг явж байхад маань хоёрч төөрөд алуу бол улмаар хэрэгсэн маань гарцаалтахгүй бол цонхоор гарыг гэж шилийн нэг цохол хаглал холонг альвэ би чам туслаад гэлс гараарай гэл хурманч нэг давхар юм болохоор өсрөөл гарчна. Нөгөө сүнс маань шараас нараад ойрлсаар холн зайлваа явцгаа гэхэд ирэхээс өгөөш болж хулаа зогт гэсээр байгаа л нөгөө сүнсэндээ баригдана. Мань хөлнч цогцсавсаар байгаа л өөр цайн аймууданд ганцаараа хуйлжгүйсээр байгаа л нэг л мэтгэд зурглал солигдож холон маань зогтсаар аймуудын донд аргашаага хараад зогтсаар байгаа л нэг л мэтгэд зурглал солигдож холон маань цагдаагийн газараас гарч ирнэ. Ирхсээ хөгснө. Хонхны барийн бэлэг болон хөгснө. Богоовчийг нэг хараад ирхсийг санаал нэг л санаал тастаа. Сүлд яасаа юу болсон гэдгийг мэддэхгүй. Зарим кино шүүмжлэгчид маш их алдаатай гарсан киног шүүмжилдэг. Киноны манзарагдал солигдож нөгөө айлын баян айлын санчаар гэрте ганцаараа буудан дээр хэвтэж байгаагаар киноны манар үлчлэн ба нэг л санаа зовоостой айсан шоконд орсон байдалтай бас нэг цагаан юм уугаал сэтгэлдээ засаж байгаа бол та сууж байна. Бас л тамхитатастай байлаа айлын эр хөхт юм болохоор сургууль төгсөнгүүтэл
эрх тэмх хэрэглэсэн. Цонхроо хараад өөрийнхөө хараад нэг л айснаа цонхоо хаана. Улмаар нэг л биш манай хүн манай санчирч нэг дуу гарахаар яваад очтой л. Хинч байдаг уу? Эндээс хүртгээ бол нөгөө талиг хаана. Талиг хахта жоохон их хэсэг дутуу болсноос болоод нөгөө манай сургуулийн сүнс маань араагаас нь даад ирсэн. Сайн уу санчраа.